Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон улс төрийн зөвлөлт зөвлөлийн бүх хятадын хорооны чуулганыг ярьж байна. 14 дахь сонгуулийн бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4 дахь чуулган, улс төрийн зөвлөлт зөвлөлийн бүх хятадын хорооны 14 дахь сонгуулийн 4 дахь чуулган болж байна. Сонгогдсон ардын төлөөлөгчд болон гишүүдийн ажлын бүрэн хугацаа нь 5 жил. Чуулган 1 жилд 1 удаа болдог. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ардын төлөөлөгч муж ойртон засхорон хотуудын ардын төлөөлөгчийг доод шатны ардын төлөөлөгчдийн их хурлаар сонгодог. Бусад ардын төлөөлөгчийг сонгогчид шууд сонгодог. Харин улс төрийн зөвлөлт зөвлөлийн гишүүд нь хятадын коммунист нам, ардчилсан намууд, нам бус бүлгүүд, үндэсний цөөнхүүд болон нийгмийн бүхэл давхаргын төлөөллүүд, мөн Хонконг, Макао, Тайванийн ахан дүүс, гадаадас буцаж ирсэн хятад цагаач иргэд тусгайлан урсан хүмүүсээс бүрддэг. Хоёр чуулганы үеэр ардын төлөөлөгч, гишүүд хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн томоохон зорилтууд, гадаад харилцааны талаар баримтлах бодлогоо тодорхойлж, засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцдэг.